6 сарын 14-ний өдрийг дэлхийн нийтээрээ цусны донорын өдөр хэмээн тэмдэглэдэг. Манай улс ч гэсэн энэхүү өдөрт нэгдсэн байдаг. За энэ өдөрт одоо авлаггүй өглөг өгдөг донорууд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Анхдагч хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Хэрвээ энэ батлагдталаар бид одоо цусны донорын тухай анхдагч хуультай, бие даасан хуультай болох ийм том шинжилгээ хийгнэ. Энэхүү хуулийн үр дүнд томоохон гамшиг Ословарын ард Монгол улс томоохон их хэмжээний цусны банктай болох боломж бүрдэж байна. Ингэснээр цусны доноруудыг бодитоогоор дэмжих, цусны доноруудаа алдаршуулах, цусны доноруудын тоо нэмэгдүүлэхийн боломжийг нь хуулиар бий болгож өгч байгаа. Цусны донорын тухай хуулийг өргөн барьснаар засгийн газрын шагналаар ч гэсэн одоо тодорхойлох боломжийг нэмэгдүүлэх, за цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, цусан бүтээгдэхүүн цаашдаа одоо олон төрлөөр нь нэмэгдснээрээ эргээд хүний амийг аврах олон төрлийн боломжууд ч гэсэн нэмэгдэнэ гэдгийг онцлон хэлмээр байна. Үүгээрээ дамжуулаад энэ тогтолцоог нэг ясандаа авлаггүй өглөг өгж байгаа та бүхэн түүнийг авч байгаа сэлбүүлж байгаа хүмүүсийн амь насыг аварч байгаа. Дээрээс нь хамгийн чухал зүйл бол авсан цуснаас гаргаж байгаа бүтээгдэхүүн өөрөө халдвар дэглэм хамгаалагчсан аюулгүй ийм бүтээгдэхүүн болж гарч олон хүмүүсийн эрсцэн амийг аврах юм учиртай. Цусны донороор ирж байгаа хүн болгоныг ядаж халуун хоолоор дайлдаг байх, халуун хоол авах хэмжээний мөнгөнд тэтгэмж өгдөг байх нь одоо манай бас хуулийн гол одоо орсон зүйл залт. Та бүгдээс авсан цусан бүтээгдэхүүнийг сэлбэж эрүүл мэндэд хамгаалуулдаг олон эрсдэлд орсон хүмүүсийн өмнөөс та бүхэнд баярлалаа гэж хэлье. Та бүхнийг цусаа өгөхийг уриалж байна. Цусны хүндэт доноруудаа бид нар алдаршуулж, талархлаа дэвшүүлж байна. Цусны донорын өдрийн халуун мэндийг цусны донорууд та бүхэндээ бишүүлье. Авлаггүй өглөг өгөгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж эрүүл их сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.